За сайн байцгаана Монголын сэгэр талаатнуудаа. Өнөөдөр шинэ видео. Өнөөдөр видеоараа өөрөө яагаад гэвэл яг жилийн өмнө би хамгийн анхны sneak review хийжсэн. Монгол хэл дээр LeBron Galaxy Big Bang. Хамгийн анхны sneak review хийж эхлэхэд жоохон юу байсан л та. Яг өмнөөс хийж үзээгүй болохоор тэгээ бас яг монгол хэл дээр тийм sneak review хүмүүс хийж байгаагүй болохоор яг юу хэлэх үү, ямар пүүс хийх үү, тэг пүүс дуртай болоо гэж дандаа ингээл өөрөөс юм асуудаг байсан. Тэгэл хийх үү байх уу гэж нэлээх боддог бас л та. Тэгэл одоо хийж тэгэл юм хийж гисэн. Ягаад sneaker review хийж бодсон бэ гэвэл одоо Nike ч юм уу ямар ч юм уу компани гой пүүс гаргана штэ. Тэгэхэд сарын өмнө одоо зургийн тавьцтай интернет дээр ийм пүүс гарч байгаа Jordan Mardo. Тэгэл янз бүр ингээл бүүн зураг гоё харагддаг. Тэр Nike юм уу эсвэл зарж байгаа дэлгүүд нь рекламдах гал дандаа гоё зураг тавьсан. Тэгэл гоё талаас нь авсан ч юм уу эсвэл Photoshop хэрэгэлцтэй. Тэгэл яг пүүс нагаад амьдрал дээр ингээм аамуу тийм гоё харагддаг. Ягаад гэвэл хүмүүс Jordan Nike-ийн гоё пүүзийг бол дэлгүүрт очиж үзэх гэж очихгүй шүү дээ. Чи шууд хүмүүс авахгүй л очлоо. Тэгэл авах нь аваад чадахгүй яг тийм одоо сонголт байхгүй те байх уу гэж очиод харъя гэсэн байхгүй зүгээр л шүү. Тэр гарна. Тэгэл гарангууд тэгэл хүмүүс очлоод аваад зараа дуусгацсан байдаг. Тийм учраас би ингээл YouTube-оор sneaker review үздэг байсан. Тэгээд пүүзний яг амьдрал дээр бичсэн видео те зургнаас хамаагүй дээр зургнаас ямар харагдаж чинь тэгэл энэ нь бол хараад тэгэл мэднэлтэй энэ бол зургтайгаа адилхан гоё гэж байна. Эсвэл энэ зургаас илүү гоё харагдсан амьдрал дээр. Эсвэл амьдрал дээр нэг гоё юм байна ч юм уу те. Тэгээ ингээ пүүз мө заав ихээр одоо сонгох чинь туслах ч юм уу. Энэ гоё пүүз байна. Энийг авъя. Амьдрал дээр гоё харагдсан юм байна. Өмсчод гоё харагдсан юм байна. Энийг л авъя. Тийм ч юм уу те. Би тэгж л авах sneaker review үзчих гэсэн. Тэгээ одоо л үздэг. Тэгэл яг жилийн өмнө видео хийж бодсон л доо. Тэгээд жилийн дараа өнөөдөр энэ видео хийж байна. Тэгээд sneaker review. За өнөөдрийн sneaker дээр Nike box. Зүгээр Nike box. Poozen LeBron cork. LeBron Blue Diamond-ээр танилцуулж ирсэн. Энэ бол Poozen дизайн нь бол Diamond-аас санаагаа авсан. Тэгээд LeBron-ы 10 дахь пүүз Nike-д хийсэн пүүзний 10 жилийн. Тэгээд LeBron ч төрөөхөн хамгийн анхныхаа аварга авсан шүү дээ. Тэгээд багууд NBA-ийн багууд аварга авахаараа шампасыг зодтолдог те. Тэгээд шампасны таг нь ийм байдаг. Тэгээд шампасны тагнаас л юу нэ санаагаа авсан байдаг л дээ. Тэр та мэддэг бол яг материал нь шампасны дэвтэн таг юм уу сайн мэдхгүй байна. Тийм юм шиг санагдсан. Гэхдээ яг Nike ямар материал хэрэгсийг бас сайн мэдхгүй байна. Доторт нь бол арьс. Хил нь бас арьс. LeBron James эмблем тэ. Өдөөс нь бас арьс өдөөстэй. Тэний flywire нь бол наалаг л зогсон юм шиг санагдсан. Нэг улаан биш. Тэгээд Air Max нь бол нэгт Air Max нэмэг гоё LeBron Air Max. Нэг юм бэлээ тухайч LeBron 10 Air Max нэмэр хогийн байдаг шүү. Харах юм бол хэлбэрийн цогийн баг. Олон цавцаа. Тэгээд LeBron James юм блэ улаанаар орсон байна. Өөр
хэлээд байх юм бол энэ мэдээж том Nike-гийн swoosh дуртай бас. Том Nike-гийн swooshтай. Нөгөө талууд яг адилхан. Илүүдээс дээрсэн. Энэ нь болохоор юм шар юутай үдээс нь. Энэ болохоор зүгээр л үдээс. Тэгээд энэ нь болохоор юм арслантай. Тэгтээс анзаарах юм бол сүүл нь 6 гэсэн. LeBron-ийн номер. Тэгээд энэ LeBron-ийн гар хэсэгтэй. Энэ хөөслөө надад амар таалагдсан. Анх би зургийг хараад энэс нэг авчих юмсаа гэж бодсон. Тэгээд дараа нь видео гарсан. Видеог нь үзэл үнэхээр гоё үзүүлсэн. Тэгээд авъя гэж бодсон. Тэгээд энэ байна да. LeBron out of cork. Нэг юм хэлэхэд ер нь бол Nike-ийн бүгзүүд гоё бүгзүүдэн дандаа уулан дандаа мөсөөл гэдэг. Энэ харин тийм мөсөөлтэй биш. Тэгтэл гоё харагдаж байна. За LeBron out of cork. Та нар тэгээд видео таалагдсан бол лайк хийгээрэй, коммент хийгээрэй. Subscribe хийгөө subscribe хийгээрэй андаа. I'm out.